Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өглөөр Хятадын Шанду мужийн Хэзээ хотын лан тосгоны тариаланчид өдөр тутмын ажиллаа гарчээ. Тэд тариалангийн талбай руугаа нарийн замаар алхаж яв. Тосгоныхон услахаанд ашигладаг талбайн гол байх нэгэн худгийн хажуугаар өнгөрөх үед нэг гэрхай эрэхтэй гинэд зогсож уг нь энэ худаг байнгын цементэн дагаар тас битүү тоглаатай байдаг байж. Гэтэл тэр өглөө тагийг нь хэн нэгэн зориуд хажуу тийш нь түлхээд дутуу хаачихсан юм шиг завсар гаргаад орхисон байлаа. Хамгийн ачирхалтай нь тагны ирмэг дээр хэн нэгэн дөнгөж сайхан өрснүү гэмээр нойтон шавар гар нэмэр үлдсэн байв. Сонирхсан эрэхтэй ойр авд ажиллаж байсан хүмүүсийг дуудаж харууллаа. Тэд доош бүхийж худагны тагны завсраар харав. Тэгтэл тэдний нэг нь айсандаа чарлаж орхилоо. Худгийн харанхуй усанд ямар нэгэн харцуул хөвч байв. Ойртод харвал яа харахгүй усан дээр хөвөх хүний ус байлаа. Бусд нь ойртод зүрхлэхгүй цагдаа дуудав. Удалгүй энэ мэдээ тосгоноор нэг тархаж хүмүүс хэргийн газар цуглан айц төгшүүртэйгээр хоорондоо шинэлж эхлэв. Аврах багийнхан цогцыг гаргаж ирэхэд талигач хэм болох нь шууд тодорхой болов. Энэ бол хөрш тосгоны оршин суугч дөнгөж 21 нас хүрсэн залуу Лю байлаа. Люгийн ээж энэ аимшигт мэдээг сонсоод маш их чочирдол болж газар дээрээ ухаан алдан яалтаа тулсамж авчээ. Гэр бүлийнх нь итгэж чадахгүй байв. Тэдний элснэр урд оройн Лю эрүүл сарвал аз жаргалтай байсан гин. Тэр бүр шинэхий их нэртэйгээ хадмынхан гэрт орой ол идэх гэж очисон бөгөөд хосууд маш аз жаргалтай харагдаж байжээ. Гэтэл тийм эрүүл сарвал хүн ганцхан шөнийн дотор яаж худгийн оролт хүйтэн цогц болоод хэвтэж байх вэ? Люгийн гэр бүл үүнийг осол гэдэгт итгэсэнгүй. Тэд түүнийг хэн нэгэнд алуулсан гэж зүтгэн цагдаа нарыг нарийн шалгахыг шаардав. Лю 2004 онд төрсэн айлын ганц хүү бөгөөд гэр бүлийнхэн цорын ганц найдвар байлаа. Эцэг эх нь жилийн 4 улиралд талбай дээр ажилладаг шудраг хөлмөш тариаланчид байв. Тэд хүүгээ сайн үнэтэй суулгахын тулд өөрсдөө идэж ухаасан цохор зооц бүрийг цуглуулдаг байжээ. Лю нилээд царайлаг залуу байсан ч заан чандар нэвтрхий шудраг бүр гинэн гэмээр бөгөөд нийгмийн харилцаанд бага зэрэг удаан болохтуу нэгэн байв. Тэрээр дээд боловсралгүй онцгой аваасгүй ч эцэг эхтэй туслахаас гадна нэмэлт мөнгө олохын тулд олдсон бүхий л ажил хийдэг байлаа. Эцэг эхийн халамжинд өссөн Люд том мөрөөдөл амбиц байсангүй. Түүний цорын ганц хүсэл бол хөдөөний залуусын адил сайн их нартай болж хэдэн хөөрхөн хүүхэд төрүүлэн энгийн даруухан амьдрах байв. Уудалгүй нэг хүн Люд нэг охиныг танилцуулжээ. Тэр охин нь мөн 21 настай Руна байв. Би хаа сайтай хөөрхөн бүсгүй байсан тул Лю анхны уулзалтаас л түүнд татагдаж удахгүй их нартай болгоно гэж дотроо ихэд баярлав. Гэвч баярлаж амжаагүй байтал сүйд бүсгүйн гэр бүл тэднийг хангаалган мөндөр хурмын бэлгэний мөнгө нэгчээ. Энэ нь 600 мянган юан буюу ойролцоогоор 80 мянган доллар байв. Шандууны хизээ бүс нутагт хурмын бэлгэний мөнгө өндөр байх нь тийм ч хачин зүйл биш. Люгийн шиг жирийн тариачин гэр бүлд 600 мянган юан гэдэг бол төсөөлшгүй их мөнгө байлаа. Люгийн эцэг ихэд хүнд сонголт тулгарав. Нэг талд нь энэ нь их мөнгө, нөгөө талд ганц хүүгийнх нь насан туршийн аз жаргал. Эцэст нь тэд хүүгээл гэрлүүлэхийн тулд юу ч ихэд бэлэнгийн шийджээ. Энэ мөнгийг босгохын тулд ээж аав нь насаараа цуглуулсан хадгаламжаа шавхаж гэртээ байсан бүх үр тариа үнсээ зарж бүр хамаатан садан бүрийнхээ хаалгыг тогшиж мөнгө зээлжээ. 2023 оны 3 дугаар сарын 17-нд Люгийн гэрт нүсэр хурим болов. Жижигхэн байшингаа өнгийн гэрэл цэцгээр чимж баярын уур амьсгал хаасайгүй бэлхэж байлаа. Хамаатан садан хөшүүд нь баяр хүргэхээр олноороо ирж тэднийг ямар сайхан асууд болохыг хүргэний тал ямар азтайг магтан ярилцсан. Люгийн эцэг их тэр өдөр хамгийн жаргалтай хүмүүс байлаа. Тэдний хувьд энэ бол амьдралынх нь хамгийн чухал өдөр байв. Эцэг их бүрийн хүсдэг хүүгээ гэрлөөж төхнүүлэх үүргийг тэд биелүүлсэн. Олон жилийн хүнд хөдөлмөр найргүй онсон шөнүүд нь одоо л үн цэнтэй болсон мэт санагдаж байлаа. Харин сүйд бүсгүй Руна цагаан даашин цөмсөж нүрээ гой будсан ч инээмсэглийнхэн цаанд хүйтэн хөндөй харц ногдож байв. Руна мөн 2004 онд турсан Люгийн гэрээс холгүй дан мужийн Лонгуан тосгоны хүн байлаа. Хосууд хэдхэн удаа уулзаж хөнгөн яриа өрнүүлсэн төдий бөгөөд бие биендээ олигтой таньж амжаагүй байхад нь гэр бүлүүд нь гэрлэлтийг нь шийдчихсэн хэрэг. Үнэндээ бол Руна анх уулзсан мөчөөс л Люг огт тоогоогүй ямар ч
сонирхол төрөөгүй гэдэг. Түүний нүдэнд Лю бол хитрхи хөдөөний уйтгартай, яриа өөрөө муутай, романтик зангуу нэгэн байлаа. Рона таалагддаг залуу бол амьдрал үзсэн, сүүхээтэй баг зэрэг муу залуу төрхтэй хүн болохоос биш, зөвхөн газар тариалангийн ажил мэддэг даруухан тариачин биш бэ. Гэвч Ронагийн эцэг их өөр бодолтой байлаа. Тэд Люгийн шударга энгийн занд дуртай байв. Ахмад хүмүүсийн нүдээр шударга хүн найдвартай байдаг. Айрагтаж, наригд сэнхээ мэддэггүй хүн гэр бүлээ сайн авч явна гэж тэд боджээ. Охин маань доктортой амьдарч дээрлэхүүл зовно гэх айдасгүй байна гэж тэд үзсэн байна. Энэ гэрлэлтийг эцэлэн шийдсэн зүйл бол үнэндээ Ронагийн зүгээр л тоглоом болгож хэлсэн үг байв. Тэр Лютэй суuna гэж огт бодоогүй болохоор өөрөөсөө холбуулахын тулд санаатаагаар 600 мянган юан гэдэг бүтшгүй их мөнгө нэгчгсэн хэрэг. Гэтэл Лю гинэн зангаараа тэр тоог сонсоод шууд гэртээ ярьж эцэг ихтэй хэлжээ. Бүр гайхалтай нь Люгийн эцэг их энэ бүхнийг зөвшөөрж хаасайгүй гүйж мөнгө босгоод эцэст нь 600 мянган юаныг бэлээр нь авчирч өгөв. Рона мэл гайхаж нүдэндээ ч итгэсэнгүй. Тэднийг үнэхээр тийм их мөнгө олно гэж сансангүй. Ингээд өмнө байгаа аваасан мөнгийг хараад тэр бодлоо өөрчилжээ. Тэр Люд хайртайдаа биш харин мөнгөнд нь болоод гэрлэхийг зөвшөөрөв. Энэ эмэгтэй бүхнийг хэдийнэ тооцчихсан байлаа. Тэр их мөнгөний ихэнх нь эцэг эхийн тэтгэвэр болон эмэгтэй дүүгийнхэн боловсрол зориулагдаж харин үлдсэн нь өөрт нь хувийн мөнгө болж үлдэх байв. Люгийн хувьд тэр огт санаа зовсонгүй. Эхлээд гэрэлчхий дараа нь болох биз гэж боджээ. Төсөөлж байсанчлан хормын дараах амьдрал Люгийн мөрөөдөж байсан шиг байсангүй. Бэр болж ирсэн эхний өдрөөс л залуу осуудын харилцаа хүүтэн хүндээ болж эхэллээ. Үнэндээ Ронагийн хувьд бүх зүйл төлөвлөгөөнийхэн дагуу болж тэр хүссэн мөнгөө гартаа оруулж чадсан юм. Мөнгө гарт нь найдвартай орсон тул түүний даалгавар биелсэн. Түүний Люд хандах хандлага 180 градус өөрчлөгдлөө. Хүүтэн хүндээ зан чигсэл зэвүүцэл ил гарав. Люг мөнгө олж чаддаггүй, арчаагүй гэж гоочлно. Хадмуудаа үглээ бүх зүйлд оролцдог гэж гомдлно. Өдөржин уцаа барьж найзуудтайгаа шаадлах бөгөөд гэрээ ажлыг өөрт нь хамаагүй юм шиг огтойхоо болов. Лю бүгдийг харж ойлгож байсан ч чимээгүй төвчгөр шийджээ. Тэр эцэг их нь энэ эхнэрийг авчрахын тулд хэр их зүтгэснийг сайн мэдэж байлаа. Тиймээс гэр бүлийн амар амгалангийн төлөө тэр төвчээртэй байгаар шийдэв. Хоол хийх, аяг ухаахаас эхлээд өдөр бүр гэрээ цэвэрлэх хүртэл бүх ажлыг Лю өөрөө хийх болов. Тэр бүр эхнэрийнхээ таашаалсныг зөвлөхийн тулд өөр хоол хийхийг хичээдэг байлаа. Рона шалтгаангүй уурлаж ааш гаргасан ч Лю түүнийг аргадаг байв. Люгийн эцэг их ч адилхан байлаа. Тэд энэ бэрийг яг л хатан ан шиг бөөцөлж хүссэн бүхнийг нь өгч ганц ч хатуу үг хэлж зүрхэлтгүй байжээ. Уурлаад аав ээж рүүгээ яваад өгчихөө гэж тэд айдаг байлаа. Гэвч Люгийн гэр бүл хичнээн хичээж түүнийг халамжлаач Ронагийн хөлдөө сэтгэлийг дулаацуулж чадсангүй. Тэр тэдний өчүүхэн хайрласангүй. Гэрлээд 2 сар болоогүй байтал Рона энэ уйтгартай хөдөөний амьдралаас залхаж гүйцэв. Өдөр бүр нэг л хэвийн хуучин байшин түгжигдэж цонхоор харахад талбай тоостой шорон замаас өөр зүйлгүй. Түүний хувьд энэ бол жинхэнэ там байлаа. Тэр шууд салж мөнгө аваад мөрөөддөг байсан чөлөөт амьдралаар амьдармаар байв. Гэвч бодит байдал түүнийг хүн цохилдод оруулав. Энэ хөдөө нутгийн яс заншил маш хатуу. Дөнгөж гэрэлсэн эмэгтэй салвал тосгоноор хил ам болж ад үзэгдэнэ. Хамгийн гол нь хуулийн тодорхой заалт байсан. Хэрвээ сүд бүсгүй тал хормын дараахан салъя гэж хэлэх мөн хөргөний тал ноцтой алдаа гаргаагүй бол хормын бэлгэний ихэнхийг буцааж өгөх ёстой байлаа. Энэ л Рунаг хамгийн их шаналгаж байв. Өнөөх 600 мянган юаны ихэнхийг эцэг ихтэй өгч үлдсэнийг нь өөрөө бараг үрээ тусгачихсан байв. Одоо түүнд юу ч үлдээгүй. Буцааж өгөх мөнгийг хаанаас олох вэ? Үүн дээр нэмэгдээд өөр нэг асуудал байв. Салчихвал тосгоных нь түүнийг гэрэлтийн луурчин эцэг эхийг нь бусдын мөнгийг шулгачид гэж жичлэгийг тэр төвчгүй байлаа. Руна гаднаа үзэсгэлэнтэй байж боловч дотроос сэтгэл нь аимшигтай харанхуй байв. Салах зам хаагдсныг хараад түүний тархинд аимшигтай бодол төрж эхлэв. Хэрэв би бэлэвсэн хоцорвол яах вэ? Тэр энэ асуултыг интернетээс нууцаар судалж эхлэв. Тэгээд тэр хэрэв нөхөр нь өхвөл хормын бэлгэний мөнгнөөс нэгч сохорцоос буцааж өгөхгүйгээс гадна хууль ёсны дагуу Люгийн нэр дээрх бүх хөрөнгийг тэр дундаа
эцэг их нь үр тайван байж авч өгсөн байшин машиныг өвлж авах боломжтойг олж мэджээ. Ингэснээр мөнгөч түнд үлдэн эрх чөлөөтэйж болно. Тэр хөрөнгө мөнгөтэй үлдэхээс гадна хүмүүст өрөвдүүлж халамж анхаарлын төвд орохыг бас тооцоолсон байна. Хүн бүр залуугаараа бэлэвсэн хоцорсон хөөрхөн эмэгтэйг өрөвдөх болно. Энэ бол нэг сумаар хоёр дулаа будах арга байлаа. Аллах хийх санаа нэгэн тархинд нь суучихсан болохоор тэр бодлоо эдэнэ зогсоож чадхаа болсон байлаа. Өглөөнөөс орой хүртэл өөрхөн төлөө гүйж халамжилдаг нөхрөө харахад түүнд ямар ч инэрх сэтгэл төрсөнгүй. Харин ч бүр заваа санагдаж эхлэв. Түүний нүдэнд зөвхөн хүүтэн өндий зан жигшиллүүлжээ. 2023 оны 5 дугаар сард гэрлээд дөнгөж 2 дахь сар нь эхэлж байхад Рунагийн хүлээж байсан боломж олдов. Хэдэн өдрийн өмнө тэрээр хотын эмийн сангаас нойр өрөхгүй байна, ядарлаа гэж худлаа хэлж байгаад хүчтэй нойрсуулах юм худалдаж авчээ. Энэ им нь тунган нэвтрүүлбэл булчин сулруулж ухаан балардуулах үйлчилгээтэй байв. 5 дугаар сарын 28-ны нэм гарагт Рунагийн зан ертөнхөөс тэсвэр байлаа. Тэр өглөө Руна эрт босоод гоёж аваад нэг л хачин сайхан инээгээд байлаа. Өмнө нь хизээш тэгж инээмсэглэж байгаагүй болохоор энэ нь бүрч сэжигтэй байв. Тэр лүүдээр очиод аав ээж рүү очиж орой ол идэх гэж хэлжээ. Лүү үүнийг сонсоод маш их баярлалаа. Гэрлээд 2 сар болоход эхнэр нь анхудаа түүнд ийм илдэг хандаж бүр хайраа гэж дуудсан байна. Түүний зүрх баярлсандаа дэлбэрэх шахав. Бэлэг авсан хүүхд чих хөөрж шууд зөвшөөрсөн байна. Явхаасаа өмнө Лүү хамгийн шинэ, хамгийн гоё хувцас өмсөж үсэн янзалжээ. Залуу асууд Лүүгийн эцэг эхийн үр тайван байж авч өгсөн машин цуугаад хадмын хавхаа хөдлөв. Хадмынхан гэрт орой ол идэх үед уурын амьсгал маш халуун дулаан байлаа. Руна яг л өөр хүн болсон мэт нөхөртөө хоол төхүүлж биеийг нь асуун бүр Лүүд арх хунтгалж өгчээ. Эхнэр нь ийм аз жаргалтай зөөлөн байгааг хараад дээр нь халдмууд нь хамт сууж байгаа тул түүнд ямар ч сэжиг айц төрөөгүй бөгөөд зөвхөн баяр хөөрөөр дүүрэн байв. Хадмууд нь ч түүнийг шахсаар байсан тул тэрээр илдэг зан гаргаж хэдэн ундаг арх уужээ. Лүү арх даадгүй хүн байлаа. Төд удалгүй түүний нүүр улааж толгой нь манарч 60-70% согтолтой болов. Оройн 9 цаг 20 минутын үед гадаа харанхуй болж тосгоны зам гэрэлтүүлэггүй аимшигтай аниргүй байв. Руна тэр үед гэртээ харъя гэж хэлжээ. Лүү согтуу байсан тул машин барьж чадахгүй байв. Энэ удаад Руна жолооны ард сууж Лүү хажуугийн суудалд толгой нэргэж нойрондоо дэлгэж яв. Машин тосгоноос гараад удалгүй Руна замын хажууд машинаа зогсов. Тэрээр цүнхнээсээ ус болон урдчлан бэлдсэн нойрсуулах хэмээ гаргаж ирлээ. Тэрээр яг 6 ширхэг юм гаргаж нөхөрлөөгээ хамгийн зөөлөн нэмсгэлээр инээж хайраа чи өнөөдөр хэтрүүлж уугаад толгой чи өвдөж байгаа байх. Энэ бол чам зориулж авсан шаардлагатай юм. Хурдан уугаад унтчихвал дээрд ингээд чихэнд нь шимдэв. Согтуу ухаан балаатаж байсан Лүү юу ч бодсонгүй. Тэрээр усыг аваад 6 ширхэг нойрсуулах хэмийг шууд залгиж орхив. Энэ бол насан турш хүнийг ухаан алдуулахад хангалттай өндөр тун байлаа. Руна эзгүй шорон зам руу очив. Машин дотор нойрсуулах юм үйлчилж эхлэв. Дээр нь уусаа архин холилдоод Лүүгийн толгой эргэж нүдээ нээж чадахгүй хамаг биеийн суларч тамиргүй болов. Энэ мөчөд Руна өөрийн нарийн төлөвлөсөн аллагын төлөвлөгөөний 2 дахь шат болох сэтгэл зүгээр нь тоглож эхэлсэн. Тэр машинаа зогсоож ухаантай ухаангүй хоёрын хооронд байгаа нөхрөө сэгсэрч сэрээгээд нэгэн утгагүй түүх зохиож эхлэв. Тэр зөөлөн дугаар хайраа миний өмнө ярьж байсан зүудийг санаж байна уу? Хэрэг бид худгаас загас барьж идвэл хүүтэй болно гэж зүудэлсэн. Тэгээд тэр урд байгаа худаг руу зааж Лүүг дотор нь загас байгаа эсхийг үсхийг шаардав. Хэрэг загас барьвал удахгүй удам залах хүүтэй болно гэж хэлжээ. Энэ үед Лүүгийн ухаан самуурсан байлаа. Эхнэр нь хүүхдтэй болмоор байна. Загас хэрэгтэй байна гэхийг сонсоод машинаас гуйван гарч Рунаг даган өнөөх аимшигт харанхуй удаг руу очив. Руна таймнаар худгийн тагийг нээжээ. Тэр хажууд нь зогсоод нөхрөө доош тонгоож загас байгаа эсхийг харахыг шаардав. Лүү түүний завраар худгийн ирмэг дээр хэвтээд загас харах гэж хамаг хүчээрээ хичээв. Яг тэр мөчид ардаас нь 2 гар маш хүчтэй түлхэж түүний бие гүн удаг руу шууд унав. Хүүтэн ус амьсгал богдох тэр хүчтэй мэдрэмж Лүүг хэсэгэн зур сэргээв. Түүнд амьд үлдэх зүүн совин хүчтэй дүржээ. Тэр харанхуй усанд хөлөөс авчин
хотгийн ханны барцгаж чулуунаас хумсаараа мажин зүгтэх гэж оролдов. Тэр эхнэрийнхээ нэрийг дахин дуудаж аврахыг гуйж байлаа. Руна хотгийн амсар дээр зогсоод хүүтэн усанд амь тэмцшгүй нөхрөө дээрээс нь харж зогсов. Мэдээж тэр аврах гэж гараа сунгасангүй, тусламж дуудах бодолж байсангүй. Руна ямар ч гин буруугүй гэдгээ батлах баримт үлдээхийн тулд санаатаагаар жүжиглэж эхэлжээ. Тэрээр сандарч байгаа мэт дүр үзүүлэн машин руугаа гүйж хэсэг холдож байснаа буцаад удгийн дэргэд ирлээ. Хүүтэн удгийн ёроол юу амьд үлдэхийн төлөө тэмцээр л байв. Тэрээр хумсаа угаартал хан руу мацаж цус болсон гараараа удгийн амсраас зурж авчээ. Түүний хананд үлдээсэн цусны мөрөөд ямар их зовсныг нь гэрчилж байлаа. Ингээд дээшээ өндийж хартал эхнэр нь өмнө нь зогсож байв. Лүү түүнийг аврах байх гэж найдсан ч эхнэр нь тэсвэрзүүл төлөвсөн байсан юм. Энэ бол ямар ч өршөөлгүй дахин нэг хүчтэй түлхэл байв. Тэр мөчид Рунагийн нүд алга үлдэх хүслээр дүүрч мөс шиг хөтөн болсон байлаа. Түүний тархинд тооцоо маш хурдан илдэж байв. Хэрвээ Лүү амьд үлдвэл түүний төлөлгөө ил болно. Тэр зөвхөн шоронд ороо зогсохгүй өнөөх хормын бэлгэний мөнгөөч авд үлдэж чадахгүй. Руна юу ч бодолгүй хамаг хүчээрээ Лүүг худаг руу буцааж түлхв. Энэ удаад тэр түүнд ямар ч боломж олгосонгүй. Тэрээр өнөөх хүнд цэмтэн тагийг шүүрч аваад удгийг таглаж нөхрөө харанхуй нүхэнд амьдаар нь болж орхив. Ингээд Лүүгийн амьд гарах эцсийн найдвар бүр мөсөн тасарлаа. Шөний харанхуйд ганцаар үлдсэн Руна сэгсээс ус үрчээс заваар сувцаа яг л ажилдаа явах гэж байгаа мэт тайван янзал зогсов. Хэн нэгэн хараагүй бэзгэж эргэн тойрноо нэг сайн нагталж харснаа машиндаа суугаад юу ч болоогүй мэт эргэн газраас тайваалдав. Тэгээд эцэг эхийн гэрлөө очоод унтаад өгчээ. Түүний бодлоор бүх зүйл ингээд дууссан. Маргааш нь тэр зүгээр л гашуудсан залуу бэлэвсэн эхнэрийн дүр тоглож уйлж дуулж байгаад л эргчөлөө хөрөнгө мөнгө авах болно гэж тооцжээ. Лүүгийн цогц худгийн яруулаас олцсны дараа цагдаа нар шууд мөрдөн байцаал эхлүүлв. Талигачтай хамгийн сүүлчийн удаа хамт байсан хүний хувьд Руна хамгийн чухал гэрч болж мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтэс дуудаgjээ. Мөрдөгчдийн өмнө шинэхий эхнэр жинхэнэ жүжиг тоглов. Тэрээр маш их гашуудаж амьдрах хүсэлгүй болсон мэт дүр үзүүлж нулимс нь хазардаагаан урсаж байлаа. Тэрээр хоолойн зангиран бай цагдаа нарт нэгэн түүх ярив. Энэ түүх нь ихэндээ утгагүй сонсогдож байсан ч тухайн бүс нутгийн хөдөөний хүмүүсийн дунд гүн бат суусан мухар сүсэгтэй нийцэж байлаа. Рунагийн мэдүүлснээр хэрэг гардаг шөнө гэртээ харж явах замдаа тэрээр нөхөртөө урд шөнө зүгэдэлсэн хачин зүгдээ ярьж өгсөн гин. Зүүдэнд нь хэн нэгэн худаг руу зоос шидвэл эсвэл худгаас загас барьж идвэл удахгүй хөөрхөн хүүтэй болно гэж хэлжээ. Лүү үүнд итгэж эхнэртэй маш их хайртай, хүүхдтэй болохыг маш их хүсдэг байсан тул тэр шөнө худаг дээр очиж азаа үзгээр зүтгэсэн байна. Руна түүнийг зогсоох гэж оролцсон тэр сонсоогүй гин. Худгийн дэргэд очиход тас харанхуй байсан тул зам сайн харж чадаагүй. Дээр нь хадмын хан гэрт нилээд архиусан байсан тул хөл алдаж худаг руу санамсаргүй унчихсан гэж тэр хэлв. Бүсгүй маш их айсандаа ухаанаа алдаж тусламж ирж хаа сайгүйгүйсэн. Гэвч эргэн тойрон тас харанхуй ганц ч хүн байсангүй. Тэр маш их чарлсан ч хинч сонсоогүй байна. Худгийн дэргэд буцаад ирэхэд доороос ямар ч чимээ гарахаа болсон байв. Тэр сандарч юу гэхээ мэдэхгүй байснаас гадна нөхрөө сайн харж андаагүй гэж хадмууд нь буруутахаас айсан гин. Тийм болохоор айсандаа аав ээж рүүгээ зугтаж хинт ч хэл зүрхлээгүй гэжээ. Эхлээ сонсоход энэ түүх нь алслагдсан хөдөө орон нутагт тохиолдож болох мухар сүсгээс үүдэлтэй эмгэнэлт явдал мэт санагдана. Гэвч туршлагатай мурдагчд тийм амархан хурдагдсангүй. Тэдний мэрэгжлийн зүүн савин энэ хэрэг тийм ч энгийн биш болохыг хэлж байлаа. Рунагийн ярьсан түүхэнд тайлбарлаж боломгүй олон логикгүй зүйлс байв. Хамгийн том зэчигтэй зүйл бол Рунагийн хариу үйлдэл байлаа. Бодоод үзтээ 20 дөнгөж гарч яваа охин шинэхэн нөхрөө гүн удаг руу унахыг харсан атлаа хамгийн түрүүнд хийсэн зүйл нь гар утсаа шүүрж аваад түргэн тусламж эсвэл цагдаа дуудах байсангүй. Үүний оронд Руна айсандаа аав ээж рүүгээ зугцсан гэж мэдэгдэв. Бүр хачирхалтай тэр гэртээ очиод юу болсныг аав ээжтэй хэлж тусламж хүсээгүй байна. Тэр зүгээр л орондоо ороод юу ч болоогүй мэт шүнжин тайван унтжээ. Хайртай үнэн гинэт төгсөн байхад ийм тайван байх нь хэвийн үний сэтгэл зүйтэй огт нийцэхгүй байв. Хэвийн хүн ийм нөхцөл сандарч хашгирч тусламж авахын тулд чадах бүхний их байсан. Хинч тийм нөхцөл тайван унтж чадахгүй. Мөрдөгчд гүнзгийрүүлэн судлах тусам Рунагийн талаар олон зүйл гарч ирэв.
Тэр айлын том охин бөгөөд доороо нэг эмэгтэй дүүтэй байлаа. Тэр нутгийн заншлаар хүүгүй айлууд охиндоо их найдвар тавьдаг. Охиноо хадамд гарахдаа их хэмжээний мөнгө авч түүгээрээ тэтгэвртэй гарах болон бага хүүхдээ өсгөх мөнгө босгодог байна. Мөрдөн байцаалтаар Руна хизээж эцэг эхийн санааг амраадаг дуулууртай хүүхэд байгаагүй нь тогтогдов. Интернетийн энэ их мэдээлэл дунд тэрээр маш багасаа л амьдралын элдв бур үзүүл ураг татагдаж эхэлжээ. Дунд сургуулиас төгсөөгүй байхдаа түүний толгойд сургууль ном биш харин өөр зүйлс эргэлдэх болсон байна. Шилжилтийн насан дээр Руна улам бүр зөрүүд болж тосгондоо асуудалтай охин гэгдэх болж эцэг эхийн толгойг гашилгаж байв. Тэрээр хөдөөний уйд гартай амьдралыг үзий ядаж өдөр бүр ногоон талбай танил царайнуудыг харахаас салхдаг байжээ. Ахлах сургуулаа төгсөөд Руна үеийнхэн шигээ өргөжүүлэлтэн суралцсангүй. Тэрээр ядуу тосгонд орхиж ганцаараа том хот руу явж караоке баранд зөөгчээр ажиллажээ. Тэр орчинд ажилласан жилүүд Рунагийн ертөнцийг үзэх үзлийг бүрэн өөрчлөв. Тэнд тэрээр тамхи татаж арх хууж баян үржүүлэгчдийг яаж баярлуулахыг сурчээ. Хамгийн гол нь тэр бүх харилцааг мөнгөөр хэмжиж сурсан байна. Баар савнд мөнгийг хоог шиг цацдаг ирчүүдийг өдөр бүр харсаар Рунагийн толгой бүрмөсөн эргэжчихжээ. Тамхины утаа шиг хийсэд алга болдог ирчүүдийн худлаг хоосон амлалтанд тассаар тэрээр хүнийг хайрлахаа болж бүх зүйлийг зөвхөн мөнгөөр хардаг болсон байна. Түүний ойлголтоор бол ирчүүд бол зүгээр л мөнгө өгөх хэрэгсэл, харин гэрлэл бол хүний хувь цайг өөрчлөх хамгийн урдан шат байв. Гисэн хэдий ч цагдаа нар Рунагийн өнгөрсөн амьдрал болон амьдралын ийм маяг нь зөвхөн аллах хийгсэл байж болохыг мэдэж байлаа. Хүнийг аллахад буруутгахын тулд зөвхөн таамаг биш, харин баталтай нотлох баримт хэрэгтэй байв. Тиймээс тэд хэргийн газрыг маш нарийн шалгаж эхэлсэн. Эхний хачирхалтай зүйл нь талигаачийн гар дээрх шарах байлаа. Шүүх хэмнэлгийн шинжээчид Лүгийн хурууны үзүрх болон алга маш их хөхөрсөн, зулгарсан, арьсан хуларсан байгаагаар тогтов. Түүний хумснууд нь үүрч унсан байлаа. Энэ бол аргаа баран амь тэмцэж ханнаас зүгтэх гэж хамаг хүчээрээ самардах үед үүсдэг шархнууд байжээ. Мөрдөгчд хэргийг шинжилээд нэг дүгнэлтэнд хүрсэн. Хэрэв Рунагийн хэлснээр Лү согтуудаа санамсаргүй хутг руу унсан бол хүйдэн усанд ороод цочирдсондоо зүгээр л живэх байсан. Харин худгийн хананд тийм аимшигтай маягдсан мөр үлдээх боломжгүй гэж тэд үзв. Эдгээр шархнууд нь талигач живхээс өмнө маш удаан хугацаанд хамаг хүчээр явхан дээш гарах гэж оролцсныг хэлтгэж байлаа. Энэ нь зөвхөн худаг руу унсны дараа талигач нэлээд хугацаанд ухаантай байж өөрийгөө аврахын тулд маш цөхөрсөн шийдэмгий орлого хийсэн тохиолдол боломжтой зүйл байв. Дараа нь цагдаа нар худгийн амсар орчмын хэргийн газрыг нарийн шалгав. Хэдийгээр худгийн амсар орчмын мөрүүд замбраагүй шинжилгэхэд хэцүү байсан ч мөрдөгчд нэгэн чухал сэжвэр олжээ. Худгаас холгүй өвсөн дунд хаягдсан эмийн хайрцаг байв. Тэд түүнийг үзтэл нойрсуулах эмийн хоосон хайрцаг байлаа. Энэ деталь мөрдөгчдийн толгойд том асуултанд дэмдэг тавив. Рунагийн мэдүүлгээр хосууд хүүхэдтэй болох гэж худаг руу зоос шитгэр ирсэн гэсэн. Тэгвэл яагаад нойрсуулах юм авч явсан байх вэ? Мухар сүсгийн зан үйл хийх гэж яваа хүн нойрсуулах юм авч явна гэдэг ямар ч логикгүй тайлбарлах боломжгүй зүйл байлаа. Энэ сэжвэг цагдаа нарын анхаарлыг маш ихээр татаж Рунагийн ярьсан түүхэнд улам бүр эргэлзэхэд хүргэв. Үүгээр зогсохгүй цагдаа нар ойр орчмын замын хяналтын камеруудын бичлэгүүдийг шүүж үзжээ. Хэрэг гардаг шөнө Рунагийн барьж явсан машин хэргийн газрын ойролцоо нэлээд удаан хугацаанд зогссон тогтогдов. Хэрэв тэд зүгээр л зоос шидэд явах байсан бол тийм удах шаардлагагүй байв. Хамгийн гол нь машины явсан зам нь гэрлэв гэж шигэлсэн ердийн зам биш. Харин санаатаагаар тойрч аслагдсан талбай дах худаг руу хөтэлдэг зам руу орсон байлаа. Энэ нь худаг руу явсан явдал Рунагийн хэлсэн шиг гинтийн шийдвэр биш, харин урьдаас төлөвлөсөн зүйл болохыг баталж байв. Баримтууд улам тодорхой болсоор байсан тул цагдаа нар энэ эмзэг хөөрхөн хэлтэй мэт харагдах охинд бүх анхаарлаа хандуулав. Тэгээд эцсийн шийдвэрлэх нотлох баримт гарч ирлээ. Шүүх хэмнэлгийн шинжилгээгээр Лүгийн хотоодонд нойрсуулах юм байсан тогтогдов. Энэ мөчөөс эхлэн Рунагийн нөхөр минь унчглаа гэж уйлж дуулж байсан жүжиг нь ямар ч нэмэргүй болсон юм. Энэ бол золгүй осол биш, харин урьдчилан нарийн төлөвлөсөн аллах байлаа. Ийхүү Руна баривчлагжээ. Байцаалтын өрөөнд цагдаа нар хяналтын камерын бичлэгээс эхлээд талигаачийн бие дэх нойрсуулах хэмээн шинжилгээ. Тэр дундаа Лүгийн хүмүүсийн засвараас олсон Рунагийн тэр шөнө өмсөж байсан
хувцсныхан жаахан хэсэг зэрэг хөдөлшгүй баримтуудыг нэг нэгээр нь дэлгэхэд түүний бүх залмих дуусч өөрийгөө өмөрөх ямар ч аргагүй боллоо. Нулимс нь бороо шиг асгарч цорхирон уйлж байлаа. Гэвч хэрэгээ хүлээж байхдаа тэр өөрийнхөө үйллийг зөвтгөх гэж оролцоор байв. Тэрээр Льютэй хамт амьдрахыг хүсэхгүй байсан. Хормын бэлгэний мөнгийг буцааж өгөхөө сайсан. Нэр төрөө бодсон гэх мэтээр дахин ярьж байлаа. Яг л эдгээр хувийн өчүүхэн шалтгаанууд нь гин цэнгүү хүний амьд хүрсэн явдлыг нь зөвтгөж болох юм шиг. Энэ нэрийг зөвхөн орон нутагтаа төдийгүй бүс нутаг даяар маш том дүлэн тарив. Шүүх ажиллагаа эхлэхэд амар амгалан байсан хөдөө тосгон олон нийтийн анхаарлын төвд орлоо. Олон нийтийн зэвүүцэл дээд зэгтээ хүрч бүс нутгийн мянган хүн гарын үсэг зурж алуурчинд хатуу шитгэл оноохыг талигаачийн төлөө шудраг явцыг тогтоож Рунад цаазаар авах ял өгөхийг шүүхэж шаарджээ. Прокурор яллах дүгнэлтийг уншиж Льюгийн тэр хүйтэн харанхуй удгийн ёроолд тусламж ирж байсан мөч бүрийг дээшээ мацаж гарахт нь өөрийнх нь чин сэтгэлээсээ хайрлаж байсан эхнэр нь яаж хайр найргүй буцааж түлхсэнийг наривчлан тайлбарлахад шүүх танхим бүхэлдээ аниргүй болов. Танхим сууж байсан Льюгийн эцэг их сэтгэлээ барьж чадалгүй сонсон хүн бүрийн зүрхийг зүсэн зүрхрэн уйлж байлаа. Ганцхан шөнийн дотор хүүгээ алсны дараа аавынх нь үс цайж нүд нь амьдрах найдвар тасарсан мэт харагдаж байв. Ээжийнх нь би бүрч муу байсан бөгөөд уйлсаар байгаа тухай алдаж эмнэлгийн ажилтнууд яаралтай тусламж үзүүлэхэд хүрчээ. Яг ийм хүнд нөхцөл Руна гинэд шүүхийн шалан дээр сүгдэн унаж хадмууд руугаа харан дахин мөргөж эхлэв. Тэрээр уйлангаа хадмуудаасаа уучлалтгүйж буруугаа хүлээж байгаагаа хэлжээ. Тэрээр хэрэв намайг амьд үлдээвэл шоронгоос гараад хадмуудынхаа төлөө өхөн үхтлээ зүтгэж маш их л ажиллаж нүглээ намжлах болно гэж нулимс туслуулан гуйж байлаа. Энэ дүр зураг шүүх тахимд байсан бүх хүнд хамгийн их зэвүүцэл доог тохов шиг санагджээ. Нөхрөө аврах боломж байхад тэр хайр найргүй үхэл рүү түлхсэн атлаа. Одоо цаазаар авах ялтай нүр тулахдаа амьд үлдэхийн тулд гимсэн дүр үзүүлж байв. Бүх нотлох баримт хэргийн явцыг хянаж үзээд Хээзээ хотын дунд чадны ардын шүүхээс Рунад цаазаар авах ял оноолаа. Яллыг сонсоод Руна газар унан ял дэндүү хатуу байна гэж орилон үлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэв. Тэрээр шууд дээд шатны шүүхэд давж салцсан. Гэвч Шандуу мужийн дээд шатны ардын шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд давж салдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хуулийн журмын дагуу хэргийг дээд ардын шүүхэд илгээж цаазаар авах ялыг батлуулжээ. 2025 оны 9-р сарын 26-ны өдөр Рунагийн амьдралын сүүлчийн өдөр байлаа. Цагдаа ойрхон ангид ял гүйцэтгэхийг хүлээж байсан царуудад маш их турж 45 кг хүрэхгүй жинтэй болсон бөгөөд нүүрэн цонхиж нүд нь айдас хүлцээр дүрсэн байжээ. Шүүхийн төлөөлөгчид цаазаар авах ялыг баталсан шийдвэрийг уншиж өгөхөд түүний хөлн суларч зогсож чадахгүй чичирч байсан тул 2 садаа түүнийг өрөөнөөс нь чирч гаргасан. Цаазлахын өмнөх сүүлчийн уулзалт дээр Руна өөрийн эцэг эхтэйгээ уулзахаас татгалзав. Яг яагаад гэдгийг хинч мэдэхгүй. Магадгүй тэр дэндүү ичиж аав ээжийнхээ нүрийг харж чадаагүй байх. Эсвэл дотроо эцэг эхтэй гомдож түүнийг хайргүй үнтэй хормын бэлгэний мөнгөний төлөө хүчээр суулгасан гэж буруутгаж байсан байж магадгүй. Эсвэл зүгээр л амьдралынхаа сүүлчийн мөчөд эцэг эхээ шаналсан урам угарсан нүдийг харах зориг байсангүй. Тэр зөвхөн уяалаараа дамжуулж аав ээжтэй бие сайн модорой дүүг минь сайн хараарай гэж хэлүүлжээ. Гэвч энэ эмгэнэлт явдал үнэндээ ингээд дуусчихсангүй. Рунагийн үхэл алдагдсан бүхнийг хизээж төгч чадахгүй. Льюгийн эцэг ихэд сүрсэн гэр бүл үлдэв. Тэдний ганц хүү өөрт байхгүй болсон юм. Амьдралынх нь найдвар одоо хүйтэн булш болж хоцорчээ. Түүнээс гадна тэд хүүгийнхээ хормын бэлгэний мөнгийг төлөхийн тулд хаасайгүй тавьсан асар их өрөө төлөх ёстой гэхээр тэр өөрийг магадгүй тэд насан туршдаа төлөө барахгүй биз. Хоёр гэр бүл өгнөө хормын бэлгэний мөнгнөөс болоод эц төгсгөлгүй шүүх хурал хийж бие биений үзэн ядах болов. Урд нь худ уургийн холбоотой байсан хүмүүс одоо зөвхөн хорсол зэвүүслэр дүржээ. Энэ сэтгэл өвдгөн түүхийг эргээд харахад энэ хоёр залуу анхнаасаа хоёр өөр ертөнцийн хүмүүс байсан тодорхой байна. Тэд 100 шагсаар танилцаж хэдхэн уулзаад бие биенээ таних амжаагүй байж гэрэлсэн. Нэг нь шударга энгийн зөвхөн амар амгалан амьдрахыг хүссэн. Нөгөөх нь нэр төр гоёмсог чамин амьдрахыг хүсэж байв.
Хоёр өөр ертөнцийн хүмүүс мөнгөний улмаас нэг дээвэр доор хүчээр орсон юм. Тэд яаж ад жаргалтай байх билээ? За ингээ өнөөдрийн яриг маань энэ өрөө дуусч байна. Та бүхэн бичлэгээ дуустал үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк саваа заавал дараад өгөөрэй.